Монгол улсын U18 насны эрэгтэй шигшээ баг Бахрейн 2025 Азийн залуучуудын наадамд амжилттай оролцоод өнөөдөр өглөө их орондоо ирлээ. За дэлхийд чанцаагаараа 4-р ирэмлэгддэг Ираны баг 13-т ирэмлэгддэг Пакистаны багтай уулзраа тарж энэ тэнцүү өрсөлдөж багийн амжилтаа ахиулж чаджээ. Азийн Олимпийн зөвлөлийн ивэлд орж байгаа ТВ-ийн залуучуудын 3-р наадам нь баруун өмнөд Азийн Персийн болонд байрлах Бахрейний хаант улсад болж байгаа. За үүнд волейболын шигшээ багийн тамирчид оролцож багаараа 6-р байранд орж Азийн ранкаараа хаалтын үзүүлэлтээр тэргүүлсэн зэрэг амжилт үзүүлжээ. Тэмцээний туршид дэлхийн шилдэг багуудтай уулзраа таарсан ч онооны хувьд хол зөрүүгүйгээр тоглож Монголын баг тамирчдын чансаа төвшин агсан байгааг баттган харуулж чадсан амжилттай оролцжээ. Манай Монголын 18 насны эрэгтэй шигшээгийн маань нийт Азийн статистикаараа хаалтын үзүүлэлтээр тэргүүлсэн их мундаг сайн амжилттайгаар ингээд бид маань явуулсан амжилтаас оролцоод ирлээ. За мэдээж тоглолтын тактикийн хувьд болохоор дасгалжуулагчийнхаа багтай ярилцаад дасгалжуулагчийн маань баг тэм тухай багтаа тааруулаад тухайн багийнхаа статистикийг харж чад биднэрт ямар тоглолт хийх вэ яах вэ гэхэд шийдвэрүүдээ гаргаад бид хэдэд хэлж байгаа. Бид нэр яг тэрнийхээ даваа тоглохыг хичээгээд зориод явсан. Тэгээ сурч авсан зүйл ер нь бол мэдээж өөртөөсөө илүү нуруу өндөр зарим багууд нь байсан. Гэхдээ яг манай баг харьцангуй болоо нөгөө бусад багуудтайгаа харьцуулах юм бол нурууны өндөрийн их ялгаа байхгүй байсан. Тэгээд Ираны U18-аас багийн тавчтай тоглосон. Тэр тоглолт бидний төсөөснөөс биднээс өөрсдөө илүү тоглолт гаргасаж бодож байгаа. Бүх багуудыг бүр ингээ 3-0-оор ингээ их давуу ажиллаж байсан. Тэгээ манай баг нэг үе дээр 17 оноо авах зорилготой орсон. Тэгээд эхний 2 үе нэлээд ингээд бүх юмаа гаргаж төгссөн. Үүний урд 2-р үе манайх айгүй сайн тоглож авч чадсан. Тэр үед бол айгүй их орон зэрэг авсан. Өөрийнхөө чадахгүй сураагүй зүйлүүдийг туршаад бус багуудад туршлага солилцоо. Тэгээд өөрийнхөө мэдгүйсэн дутагдал алдаа дутагдaltaй зүйлүүдийг мэдэж аваад тэгээ бус багуудын тоглолтын уур ер нь бол бэлтгэл хийсэн байдал энэ төр бол сайн байсан. Тэгээ бид хангалттай л сайн үзсэн гэж бодож байна. Дэлхийн волейбол яг ямар чиглэлд явж байгааг сая тэмцээнд очиод сайн багуудад тоглож үзсэн болохоор бидэд одоо ингээд төсөөлөлтөй болсон гэж бодож байна. Тэгээд ер нь бол маа тоглолтын арга барил тэгээд хувь хүний уус чадвар бүх зүйл одоо яг Монгол дэснээс хойш дахиж хөгжиж дээшлэнэ гэж бодож байна. Тэгээд дэлхийн аргын хувьд бол бидэд хүчтэй өсөлтөгч байх гэж хичээнэ. Энэ удаагийн U18 насны багт Сэлэн Хинтийн ховд Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид багтсан байна. Тэд хамтдаа 9-р сараас эхлэн бэлтгэл хийж ердөө сар хагасын дотор баг болж тэмцээндээ оролцжээ. За тоглолтын бүхий л хугацаанд тэдний тактик сайжирч амжилт гаргаж чадсан гэдгийг дасгалжуулагч нар нь онцолж байна. За иргэжил U20 насны ангиллын дэлхийн аварга болох бөгөөд сорилго тэмцээнд энэ багаараа оролцох төлөвлөгөөтэй байгаа ажээ.